амьдралд санаан дурамгүй гайхамшигтай өөрчлөлт ирдэг. Энэ бол аяллаа самс хандралын баяр баясгалын. Түүнийг та зөвхөн мэдээд амсаад өнгөрөх биш, харин үргэлжлүүлж анхны алх маань зоригтойгоор хийх нь чухал. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Аяллын тойрог энэ бол таны нэвтрүүлэг. За сайн байцгаана үзэгчдээ. Аяллын тойрог нэвтрүүлгийн хамт олон Улаанбаатараас ингэ нисээд Нарлагган Майамид ингэ шүн газарч байна. Дэлхийн круизын нийслэл хот. Анх эрэхтээ нэг ганцхан круиз байжгаад одоо далаадаа гарчих юм болоо нөгөө онгоцоо бидний хүлээж явах юм болоо гэсэн чинь одоо 3-4 дээр хороолол шиг юм том онгоцнууд ч 10 хэдэн онгоцнууд ингээд байж байгааг нь хараад бүр сүрдлээ шүү дээ. Тэгээ нөгөө анхныхаа нөгөө принцесс круиз олохгүй ингээд нэлээ олон круизын дотороос төөрж ягаад одоо нөгөө онгоцны терминал шиг те ABCD гэж явсаар байж байгаа бид нар одоо круиз руу одоо ингээд орж ирж байна. Круиз руу орж ирсэн чинь бүр манай тавтаа маршно гэдэг бүгдээр нэг гэртээ гэж юм шиг нэг тийм гой сэтгэл төрүүлж байна те. Тэгээ нөгөө бидний төрсөн өдөр болж байгаа юм шиг онгоцны үйлчлэгч одоо бүх хүмүүс маш гоё дуулж бүжиглж тэр хилгайлын ажилтнууд чинь ингэж гоё хүлээж авж байна. Нөгөө актер одоо тэр хяналт шалгалт гэж юм байхгүй шүү дээ. Ямар гоё хүлээж авд юм бэ? Хачин гоё. Тэгээд нэг юм гоё удамж руу гарч иж байгаа юм шиг цэлийсэн гоё юм нөхцөл байдал хүмүүс нь ямар ч ийдэг сайхан хүлээж авдаг. Бидний хүлээж аваад онгоц хөдлөхөд ингээ бүгд дуу дохиогоо гаргаад энэ одоо принцесс гүнжээ одоо далаа руу ингэж одоо өдөж өгдөг. Бүх хөлөг онгоцнууд нь дэмжиж бие энийг ингэж гаргаж өгдөг. Ямар гоё юм бэ? Хачин гоё юм үзэж байна. Эхнээс авахолоод. За бид нар ингээд Карибын принцесс гэдэг нөгөө албатай том хөлөг онгоцсон дээр шиг гараад ирлээ шүү дээ. Тэгээ ерөнхийдөө Америкт бол маш сайхан тийм хөгжилтэй хүмүүс байдаг. Зураг авахд нэг уурлаад байхгүй. Бүгдээрээ ингэ сайхан байна. Thank you guys. Карибын гүнж гэдэг том хөлөг онгоцны хамгийн гол танхимд орж ирээ сууж байна. Тийм ээ. Доороос нь ингээд харахаар нэг том моол дотор ороод ирсэн юм шиг тийм нэг байшин дотор явж байгаа. 21-р зууны Титаник хөлөг дээр. Тийм ээ тийм. Тэр явж шээ. Титаник киног үзсэн, манай монголчууд зөндөө үзсэн байдаг. Орчин үеийн хувилбар нь гэж ойлгох хэрэгтэй. Түүхэн нэг сонирн байна. Тэр Титаник живснээс хойш яг тэр одоо хүмүүс зориулсан нэг том юм хав тухтай явдаг тийм одоо резорт амралтын газар хийгээд үзээд 68 онд хамгийн анхны принцесс далаад гарсан. А тэрнээс ч хойш Япон, одоо Солонгос, Өмнөд Америк, Англи гэдэг маш олон улсууд принцессийн хөлгүүдийг хийдэг. Маш нарийн ингээд технологиор одоо хэдэн зуун кран гэж тавьж ийж тэр техникүүдийг бүгдийг нь угсаж. Энэ 19 давхар байшин босгоно гэж маш том бүтээн байгуулалт гэсэн байдаг. Тэгээ нэг 3300 гаруй хүн байх шиг байна. Жуулчд, аялагчдаас гадна үйлчлэгээ дотор нь ажиллаж байгаа хүмүүс гэж бас зөндөө байна. Энэ хөлгийн үнийг одоо хэд гэж үнэлэх бол тэгэхээр ямар ч байсан сая биш бүр тэрбумаар тогтохгүй тийм юм байна. Хүн хөлөг дээр байна шүү дээ. Audrey Hepburn, Diana Gунж, Sophie Loren. Ерөөсөө дандаа дэлхийн шилдэг одоо одууд ирж гүнжийг нээх болгондоо хичнээн одоо 100 шампанс гэж гоё тууцаар хийж агаад туузыг хайшлахад хоёр тал руугаа явж ингэж гүнжийн ханд авч ингэж хагардаг. Шампан даасаар мэлаадаг. Ер нь энэ нээлтэн гэж маш том тийм шоу нэг ясна тийм ээ. Принцессийг хамгийн алдартай бас тийм гоё дуугийн тавьсан хүн чинь Diana Gунж байна. Тэр хөлөг онгоц чинь одоо тустай аим агаарын даралтаар шахуугаар шахаад бүү гэдэг чимээ гардаг. Тэгэхээр Diana Gунж энэ принцесс хөлгийг ингэж Панахын дарж хамгийн анхны тэр одоо хоорн гэж ирдэг шүү дээ. Тэр энэ онгоцонд гарч иж байгаа хүмүүсийг анхных нь уулзалтаас болоод тэр тав тух тогтой одоо
Сэтгэл санааны өөдрөг байдал энэ бүх юм хийж өгч юм. Ерөнхийдөө. Энэ хөлөг онгоцсон чинь байна шүү дээ. 3, 4, 5 янзын левелтэй одоо мөнгөөр зорчиж байна. Тухайлбал одоо нэг 150 м² том өрөөтэй. Чиг ерөнхийлөгчийн чөрөө байна. За доод яг битэр шиг бас тийм энгийн аялагч зориулсан тийм одоо жижигхэн мөртлөө та тухтай. Нэг тийм тогтой зочдлууд байдаг шүү дээ. Нэг 3-аас 5 тий. Энэ бол одоо ерөнхийдөө энэ доод давхар болох дээр нэлээд тийм чинэлэг талтай. Далаа нэг их ойрхон. Дээшлэх тусам юм өөрчлөгдөд байдаг болтой. Хамгийн дээд 15 давхар 17 давхар нь нийт entertainment одоо бүстэй. За битэрийн хувьд өнөөдөр бас яасан бэ гэхээр энд явж байгаад өнөөдөр далаа нэлээд ширүүн байсан. Гой болоод бас сэтгэл хөдлөө. Тэгээ битэр болохоор бас Монголоос нэг яг нэг Титаник кинонд гарахад нэг хүмүүс бүгдээр гоё смок өмсдөг штэ. Тэр шиг битэр бол костюм бинжиг өмсөж гараад ирсэн. Тэгээ манай ган үлзий өнөөдөр гоё юм. Цагаан төгөлдрөөр тоглох бас нэг гарын цагтнаад тэгээд ингээд ховцсон дэх гоё таарч байгаа гэж би бодож байна. За бид хэдэж шүү дээ нэг гоё газар ороод ирсэн. Өчигдөр 4 цагт онгоцсондоо суугаад ер нь 20 орчим цаг яваад бараг 400 км завсан. Гэхдээ энэ том онгоц чинь байна шүү дээ. 1 км нь 20 км цагийн хурдтай яваад ингээ Багамын арал дээр ороод ирсэн. За Багамын арлын бол хамгийн одоо үзэлтэнтэй. Одоо энэ хавийн Карибын тэнгис хавтаа бол ерөөсөө далай орчим бол хамгийн үзэлтэнтэй арлуудын нэг гэдэг юм байна. Далай ус нэг гоё юм, намын ногоон гэдэг маш гоё юм. Тэнгис онгоцноос нэг 12-т 1 цаг гэж гараад буцаад 4-гээд очино. Тэгэхээр бид нарт 3 цагийн зай байгаа учраас ер нь энэ хаваараа явчих гэсэн тийм бодлоо байж байна. Дэлхийн маш олон аялагчдын ирдэг одоо Багамын арал гэж хэлдэг. Одоо ийм сайхан арал дээр ирсэн. За үнэхээр сайхан байна. За одоо бол нөгөө 2 сарын 14-ний өдөр энд бол одоо нэмэх 30 градусын дулаантай. Дундаж температур нэм байлаа. 25-аас 38 градус 40 градус хооронд байдаг. Маш гоё чиглэг уур амьсгалтай. За хуучин болохоор энэ газар чинь байна шүү дээ. Нөгөө испанчуудын колоничлагч нар орж ирж байгаад Карибын арлын хамгийн том ийм загслын гол суурин байж байгаа. Тэгээ явандаа тэр одоо
Испанчууд одоо болоод дараа нь Америкийн нэгдсэн улсын хэрэгшээд ингээд орсон. За Куб бол бас нэлээд ойрхон байж байгаа. Яг одоо бидний одоо баруун урагшаа байж байгаа. За тэгээ манай нэвтрүүлэгт энэ круиз хурд групп маань бидэнтэй хамтарч ажиллаад энэ сайхан одоо клубийнхаа шугамар энэ сайхан аяллаа эхлүүлж байгаадаа баяртай байна. За манай Дооли ах маань штэ. Ийшээгийн далаа мадаагаар арчсан нэг баахан хөгжим тоглож байгаа улсууд руу очсон. За та нар сайхан юм уу үзчих би энэ л жоохон хөгжим сонсоод тэгээд үзсэн. Энд бол хөгжим регги одоо Боб Марлигийн нөлөө маш их байгаа нь харагдаж байна. Одоо эдний тоглолт болцсон регги наатанд байд юм шиг байна. Карибын гэсэн. Энд бол нөгөө Жамайка буюу Ямайка орчиж байгаагийн шинж тэмдэг Боб Марлигийн одоо агуу хөгжим регги маш их одоо дуулж байна энэ хальтаа. Chances broken up. There ain't no hiding place from the Father of creation. One love, one love. Let's get together and feel alright. За манай ганцлаг дүү маань одоо манай нэвтрүүлгийн зургийн дарга аяллын чиглүүлэгч мундаг менежер залуу байгаа. За бид хэдийн хувьд бол бас одоо ингээд яг энэ гоё газарт ирсэн чинь сэтгэл хөдлөөд бүр нэг юм ямар гоё байгаа юм бэ. Ерөөсөө энэ хавийн бүх зүйл тийм гоё өнгөлөг гэж ярьж байна. Тий, ёстой үнэхээр гоё юм аа. Маш сонирхолтой аялал байна. За, ялангуяа энэ круиз аялал дээр далайн түвшинс дээш ингээд 17 давхар дээрээс ингээд харж байгаа. 50 одоо улс үндэстний бараг 3000 гаруй хүн явж байгаа юм байна. Энэ чипээ үзүүлээд одоо гоё хоол ундаа идэж явдаг. Жилэн мөнгө хэрэглэхгүй ямар нэгэн жирэгдэл байхгүй. Ерөөсөө энэ бараг нэг уншихад бол бараг хааны байрлалаар нь дараад ингээд явчихж шүү дээ. Тийм байна. Буудлууд бас тавтай, тухтай сайхан буудал байл. Бид нар бол яг бас нэг жоохон хүний амьдрал шүү дээ гэдэг шиг. Одоо тэр нэг актер том балконтой имэг авахаар нэг $800, $1200 нэмэгчих гээдсэн учраас яг бид нар тэр далайн тавцан дээрээ гараад тэр гоё байгаль харчих юм чинь заавал тэр балконыг аваад яах вэ гэд нэг арай жоохон бас зарлаа нилээн хэмнэсэн. $4-5 төлөө явж байгаа бас усуудч байна. Яг санхүүгийнхаа боломжтой зориулаад ингээд сайхан явж байна. Манай нэг видеог нээж. Аа үстэй шүү дээ. Бас 3 секунд тагтаа болохоор. Атлантын далай шүү дээ. Харахад их ойрхон харагдаж байгаа. За бараг нэг 3 км-ийн цаана байна шүү дээ энэ онгоц чинь. Ер нь нэг Монгол зүгээр 17 давхар байшин гэдэг зохиож байна тэгээд. Тий. Тэгээд доошоо ёроолт бас байгаа шүү дээ. Онгоцны ёроолт 4-5 давхар чинь 22 давхар байшин байна гэсэн. Багамын арлын далайн ус ерөөсөө хамгийн гоё юм. Север тунгалгаараа дэлхий дээр ер нь эхний хидэд ордог гэж юм шүү. Шүлтлэг хожигтай ингээ экос усаа угаад явж байхад бол үнээр одоо сайхан байна. Танд одоо энэ усыг бэлгэлье. Эрүүлгийг үсэ тань. Ус бэлгэлж үзлээ гэж. Далайн аяллын клуб. Далайн аялалд зөвхөн мөнгөтэй баян чинэлэг саятнууд явдаг гэсэн ойлголт бол
өгөө болжээ. Тэгээ круиз гэдэг асар том бүлэг онгоцсон дээр долгио ах битээр та бүхэн аяллахаа бодит одоо сайхан сонин хачныг та бүхэн тэгээ хуваалцах болно. Ингээ хамтдаа сайхан далаагаар аялье. Энэ cruises хурд клуб та бүхнийг далайн аялалтай урьж байна. Та манай аяллын төвийн зөвлөмжийн дагуу энэ Cruises Club-ийн гишүүн болсноор гэр бүлийнхэнд бүх төрлийн цогц үйлчилгээг авна. Бидний хаяг нисдэг машины хажуу премиум policy 506 тооц энэ Cruises хурд далайн аяллын клуб. За бид нар ингээд 3 хоног одоо энэ далайн хөлгөөр хөгж байна. Багаан дээр буусан ямаак руу орч байна. Entertainment одоо дуу хөгжмийн төлбөрүүд байна. Хачин гоё jazz хамтлаг тоглож байна. Классик, опера, тэгээд бүжгийн клуб ерөнхийдөө нэг хүн болгоны нас намтанд тааруулж, онцлогсонд тааруулсан ийм систем ажиллаж байна энэ хөлөг онгоц. Энэ Cruises хурд клубын мөнх баясах захиралд талархаж байна. Ийм сайхан юм одоо үзэх бололцоо тавьж өгч бид нар ингээд энэ Cruises клубын шугамаар бас энд одоо аялагчтай бас таарж байгаа нэг сайхан байна. Аяж үзэг байхад бид нар ингээд бүх юм үнгөө ч юм уу гэж бодоод байсан чинь бас тийм биш юм байлээ. Гэтэ энэ үнгөө гэдэг утгаараа биш. Арай өндөр бас нөгөө пакэжтэй бас ийм олон янзын дэвэлтэй олон янзын аялагчид байж байгаа. Зарим газар нь болохоор үнэтэй одоо $80, $100 эсдэгтэй газар байна. Тусдаа ресторанууд ч байна. Тэнд нь бас тусдаа мөнгө төлөөд явдаг. Янз янзын арх дарсны зүйлүүд бас ингээд нэмэлт одоо сервис үйлчилгээний бас нэг үнэтэй байдаг юм байлаа. Нөгөө өрөөнүүд бас янз янзын үнэтэй өрөөнүүд бас байдагтай адилхан хоолнууд юм байдаг. Ямар ч одоо хэлний асуудал, хүндрэл байхгүй. Бүх юм нь одоо телевизэр дээрээс ингээл заагаад өгч байна. Хөтөлбөр ерөөсөө бэлэн санаа зовох юм байхгүй байна. Одоо энэ үйлчилж байгаа хүмүүс нь бол сайхан ээлдэг, халуун дулаан уур амьсгалаар бас хүлээж авч байна. Хоолны хувьд бол бас нэг юм хэлмээр санагдсан. Махлаг хүмүүс зориулаад глютен байхгүй ингээд гоё боо байна. Янз янзын ингээд найрлагуудыг тавьчихсан. Одоо ингээд жимсний шүүс гэтэл бүх зүйлүүд ингээд бичээ тавьчихсан. Бидний бүх бол үнэхээр сайхан байлээ. Ярих юм байхгүй. Та бүхэн монголчууд хэрвээ сонирхвол энэ Cruises клуб тандах хэрэгтэй. Тэнд бас нарийн зөвлөгөөнүүд өгнө. Игэл жирийн монголчууд өнөөдөр ингээд далаагаар хөөд юм үзээд яргаач ингээд явж болж байгаа гэдгийг л харуулах гэдэг байна шүү дээ. Энэ дотор ч одоо урлаг entertainment тэгэл фитнес, биеийн тамир, усан спа одоо юу гэдэг уран зургийн галерей хүртэл байна энд. Тэгээд зургийн аукцион зохион байгуулагч. Гайхаа төрөнд доор явж байгаа тийм дуудлага хөдөлთა хүртэл биш. Одоо Монголд нөгөө салса, румба, бүжгийн клубүүд их байгуулж байгаа. Энд бол бас байна. Тэр клуб. Ерөөсө манай хаан үлзий бол одоо шууд сурахыг алдав тийм ээ румбаг. Энэ хөгжмийн клуб дээр шүү дээ. Янз янзын юм хүсэл сонирхолтой хүмүүс нэгдээд бие биедээ одоо хөгжим бүжиг зааж өгч байна. Сая энд байсан салса байж өсгүй эмхтэй намайг шүү дээ. Ромба бүжиг сурмаар байна уу гэж хайлаад бисээ зүгээр оролдож үзлээ. Үнэхээр энэ одоо юуныхний те Карибынхний тэр одоо актер халуун цустай тэр актер бүжгийг бол чадахгүй байна. Би угаасаа бүжиг чаддаг хүн шүү. Эвсэл муутай нэг иймэрхүү хүн. Би ч гэсэн. Зүгээр сайн нэг юу үзлээ. Зүгээр яг яаж цаалдаг тийм бас айтайхан санагдлаа тэгээд. Одоо явъя да. Ямар ч байсан миний байх газар биш байна. Казинод байна шүү дээ. Гэтэ нөгөө мэрэгжлийн зураг авалтаар авах гэсэн чинь болдгоо юм байна. Казинод ер нь зураг 20 цаг гэдэг баг шүү. Яг гар утсаараа бид хоёр өөрсдийнхээ авч гинэ гэж ингэсэн чинь маска зүү гэж. За маска зүүч. Зүү гэж байна. Тийм. Тэгсэн чинь бол яг ингээд гар утсаараа өөрсдийнхээ зургийг авч гинэ гэдэг. Тэгээд зөвшөөрч байна. Тэр нэг сайхан юм аа. Тийм. Тустас гэж хураагаад өндөр юм бодоод. Карибын далай дээр нар жаргаж шүү. Ямар гоё харагдсан бэ? Нар ингэж гоё жаргаж байна. За өнөөдөр яах вэ? Нэг ер нь одоо энэ сайхан хөдөлгөөн дээр нэг 3000 гаруй хүн ба тэгээд тогтмол явдаг. Гэхдээ нөгөө өсний үе байгаа болохоор 1500 орчим зорчигчд явж байгаа. За тэгээд ер нь 50 гаруй улсын хүмүүс ирсэн байна. Бас сайхан аялал хийж байна.
За өнөөдөр бид нар байна шүү дээ. Жамайк гэдэг улсад ирсэн. Одоо үнэхээр нэр анх удаага энэ улсад хөл тавьсан чинь бүр ингээд сэтгэл хөдлөөд ямар сайхан газар байдгийг. Тэгээ Жамайк болохоор яг хаан байрлж гэсэн чинь одоо Карибын далай одоо Доминиканы баруун талд Кубын яг урд талд байж байгаа. Хүн ам нь болохоор 3 сая орчим. Энэ Очо Риос 8 гол гэдэг нэртэй нэг юм сайхан одоо хотод хүрээд ирсэн. Тэгээ энэхийн хамгийн үзэсгэлэнтэй тэр хөх нүх гэдэг нэртэй юм сайхан байгалийн үзэсгэлэнт газар аялаад үзлээ. Тэр нэгэд орохлоор нөгөө зургнууд дотор ингээд улс төрийн зөвлөлтнүүд одоо томчоо хоочны түүхэн баатрууд Боб Марлин мэдээж байж байна. Тэгээ би тэнд нөгөө саний юм харлаад Фидель Кастро, Че Гевара хоёрын зураг байж байгаа шүү дээ. Тэгээ би нөгөө түүх жоохон сонирхдаг болохоор би ингэж бодсон. Тэр ой дотор Че Гевара, Фидель энэ төр бол божигнуулж явсан байж таарна. Тиймээс энэ шигүү юм ой дотор нөгөө хөлсгөлөө их эндээс нөгөө кубч ойрох юм чинь. Тэгээ би багтаа Робертино Лорицигийн Ямайка гэдэг дуугаар хүн болж ирсэн юм түүх байдаг. Тэр газар ирсэн байгаадаа би их сайхан сэтгэл их ууйг байна. Манай радиод анхаарч явах ийм дуу байт юм аа. Хөгжмийн нэвтрүүлэг хийжсэн манай хөгжмийн редактор байсан. Аав гадаад дотоод явдаг хөгжим сонирхдаг. Манай аавын найз явуулсан гоч Фидель Кастро нэр чинь найзууд зөндөө гойгоо бэлгүүд ирдэг байсан. Which sport is? Javelin throw. Okay. Tapi bareng tore cinta. Hi, how are you? Good. Welcome. What is it? That's tobacco. Oh, Tobacco. how much? Normally I sell like piece $5. One piece, $5. No, 15. 50. Okay. Нөгөө Жамайкийн хүмүүс өштэй. Нөгөө айхтар юм харт амхны хэрэглээ гэдэг бол ерөөсөө бүгд л чөлөөтэй байх юм аа. Аялал жуулчлалын газарч явсан, энэ хотынхын төвөөр явсан, сая хар захын хажуугаар явлаа. Ер нь бол нэг иймэрхүү зөвхөн хүн нэг гудамжинд нэг пив аваад уудаг, зөвхөн нэг энгийн тамхи татдагтай адилхан. Ерөөсөө ингээд тэн дээр ингээд бүр ингээд зарлалсан байж байна. Ингээд бүх зүйлүүд ингээд ил байж байдаг. Одоо ингээд $25, $50 гэдээ байж байна. Энийг би гэхдээ сурталчилж байгаа юм биш шүү нөхдүүдээ. Бид нар Монгол улс бол одоо энэ хар тамхины хууль тогтоомжууд байдаг. Бас залуучуудыг энэ муухай зүйлээс болгоомжлоорой. Тэгээд харахад ингээ гоё жаргаж байгаа юм шиг мөртлөө асар их хор хөнөөлтөй байдаг. Яг гоо бидний аялж явах явцад ийм хар тамхи таарсан учраас зүгээр залуучуудаа сэрэмжлүүлэг болгож ингэж хэлж байна. Ерөнхийдөө нэг амьдрал их ядуу ч гэсэн энийхээ хүчээр тийм жаргалтай юм шиг амьдрдаг. Бас ийм амьдрал байна. Болгоомжтой явахгүй бол бас хамаагүй цүнх саваа сайн шалгаж явахгүй бол нэг хүн хамаагүй хийчдэг. Ер нь маш болгоомжтой явах хэрэгтэй юм байна гэдгийг анзаарч байна. Тэгээ манайхын нэг ойлгоорой. Тэгээд энэ бол нэг тийм сайхан зүйл биш ээ. Тэгээ энд бас нэг юм үн ханшийн юмнууд байна. Тийм ээ. Бас одоо сайн аймалцах хэрэгтэй байд юм байна. Буулга одоо байдаг шүү дээ нэг. Ямар аялал юм бас сонирхолтой шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэрэндээ бол үнэхээр гарамгаа болцоо. Цэнхэр нөх, хөөх нөх гэж одоо нэрлэдэг тийм үзэсгэлэнтэй газар гэдэг. Одоо бид нар бол ер нь дээшээгээ нэг 2-3 км яваад нэг талдаа 5 км яваад очиод энэ маш гоё зураг авах боломжтой л гэж байна. За тэгээ аяллаа ингээд цаашаа үргэлжлүүлье хэдүүлээ.
Хүрхээ уулын донд орсож байгаа. Энийг аялал жуулчдын маш хөөрхөн объект болгочихсон юм байна л да. Нэг хүний $25 бид нар зөвхөн энэ үзэсгэлэнтэй газар орж ийн. Одоо Монгол мөнгөөр бол одоо юу гэдгийг нэг хүний нэг 70,000 төгрөг төлөөд орж байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо бид нар зургуулад 420,000 төгрөг төлөөд 2 гайдтай нэг $20 гэдэг чинь ингээд ерөнхийдөө ингээд нэг 600,000 төгрөг төлөөд явж ийн. За яг хөө нөгөө аялж байгаа дандаа Монголтойгоо харьцуулаад шүүмжлүүлээд байдаг. Ганцхан зүйл хэлэхэд манай улаан цутгалантай адилхан байгаа байхгүй да. Улаан цутгал руу ороход нэг 500 1000 төгрөг авдаг. Энийг болио л гэж хэлмээр байна. Хэдүүлээ штэ. Гадныхнаас өстө мөнгийг өстө сайн саах ёстой байхгүй яг гэдэг шиг. Одоо энэ тэргээр явахдаа дандаа энэ аялал жуулчлалд эндсэн юм ярьж явдаг учраас ингээд манад бол ийм байгаль дэлхий бас байна. Яг инвест гоё одоо байгаль дэлхий. Тэгэхээр энийг зөвл хийж явах хэрэгтэй юм байна. Тий. Харахад өсөрчлөг л бодсон чинь. Гэцүү. Хүлгүй юм байна. Yeah man, big up Thailand, За. Thailand. I'm too young to die гэж хэлчихлээ. Аа зөв. Хэдэрхий үхэд хэдэрхий залуу байна гэж тийм ээ. Thank you. Ядраад байна. Нэг витаминийхаа хэрэгцээг хангахгүй бол найруулж байгаа дууч. Цацганы ундаа. Сэгсэрнэ уу? Одоо сэгсрээ. За янзтай. Одоо энэ ковид үед бол ястай. 0 витамин шүү дээ. Янзтай ууч. Сэнкэр нүхэн дээрээ ирчихсэн. Бидэд өстой үнэхээр жаргалтай байна. Экос уса цацганы найруулаад. За ингээ усаа уучнаа. Old one, the famous one, the one and only too old, you know? Cassava in Jamaica, you know? They're already strong, I don't need no vitamin. Ямар шуухан гой хоол байд юм бэ гэж сонирхоод үзээд бидний хоол ба штэ. Халуун орны бүсийн төрөл бүрийн жимсний соусаар амталсан одоо гой амттангууд алдартай. За мөн одоо дахиа гахаа ер нь одоо монголчуудын ч юм уу дэлхийн нийтийн бүх хүмүүсийн иддэг одоо хоол бүгдийг иддэг. За хэдүүлээ сайхан хоол идээд амтлаад явчих төхөө. Би нэг гахаан тагалцсан гэж хараадсан байхгүй юу? Үхрнийх юм байна. Яг улааш байна. Тэсэ. Савасны гоё амттай байна. Бордагч Монгол махын маань гүйцэх мах ер нь байна уу? Танд яг ямар санагдаж байна? Махыг яаж гүйцэхвэ? Монгол махаас аяагүй болдог шүү дээ. Тэгээ яаж одоо Монгол махаа зохицуулж байна та? Энд бол дэлгүүр хөлт нэг мах байдаг. Хамгийн мах бүх төрлийн махнууд байдаг. Бас эвгүүтэж магадгүй нэг Монгол мах авчиж явж байгаа. Тэр танд бэлгэлнэ. За баярлалаа. Худалсан соус нь бол гоё час хийсэн гоё. Ялчгүй одоо энэ Жамайк улсын онцлог хийгээс авдагдаж байна гэх. Хоолны хувьд бол бас нэг өндөр үнэтэй биш юм аа. Нэг $5 бол нэг ийм хоол аваад ичнэ. Тийм байна бас. $8, $10 хоол нь болохоор порц нь бол дэндүү том ирэх юм байл. Нэг зүйлийг би бас бүр хэлхээ мартсан байлаа. Хөлөг онгоцноосоо буухаар штэ. Зөвхөн жууштай зориулсан нэг тийм багц байлаа. Одоо нэг хүний нэг $80, $100-оор ингээд 4-5 юм зэрэг үзээд ингээ буцаад хүрээд ирдэг. Тэгээ тэрийг ингээ бодохоор нэлээ үнэтэй тусдаг. За бид 6 яаж сэргэлэнтсэн бэ гэхээр $100-оор нэг юм жижигхэн Альпард маягийн машин аваад ирэх уцхын нэг 50 км явлаа шүү дээ. Жамайкийн хүмүүстэйгээ харьцуулах юм бол $100 бол асар их мөнгө өчөж байгаа. Өөрөөсөө нөгөө аргаараа ингээд явхаар нөгөө цагдаа нарны хянаа та нар яг тэр компани руугаа оч гэд хөөгөөд идэг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө $300 төлөөд $300 хэмнээд гэх юм уу да. Тэгээ үндсэндээ бас их хамгийн гоё газар үзчих шиг бол доо.
mix it for you nicely. Okay. Yes, This is try it now. white rum, okay? White rum? Okay, this. Yeah, yeah, yeah. Okay. You want some white rum in it? Yes, 1 minute. Okay. Асархан амттай болчихно хөөе. Yeah, your Shall son we? likes it. Come, mama. Хамгийн алдартай цагаан ром архин дээр шоколадны крем хийгээд сүүний кремтэй нөгөө алдартай нөгөө хөх уулын Blue Mountain-гийн кофег ууж үзчихсэн. Үнэхээр өөр амттай маа. Одоо би нэг худлаа нэг рекламадаад байгаа даа биш. Би одоо зөндөр кофе ууж ирсэн. Бүр ингэ чагссан амттай байна. Шал өөр юм байна. Жамайкийн хамгийн алдартай Coca-Cola кофе гэдэг. Ингээд 2 фунт чинь нэгэсэндээ 900 гаруй кофе би $100-аар авч байна. Ер нь нэлийн хямдхан үн гэж ярьж шүү. Ер нь дэлхийн хамгийн алдартай үнэтэй кофенуудын нэг. Нөгөө дэлхийн алдартай Lovak гэдэг кофе байдаг шүү дээ. Тэрнээс одоо хамаагүй үнэтэй кофе гэж хэлж байна. Тэгээд одоо ямар ч байсан Жамайкд ирсэн юм чинь яаж хоосон боцсон. Ямар ч байсан ийм сайхан кофетэй боцож байна. Thank you sir. Thank you for shopping. Okay. Дэлхийн нөгөө одоо жинхэнэ нөгөө бартендер хүмүүсийн хамгийн амттай зүйл болохоор тэр одоо white rum-ыг босод одоо арх жимсний ундаануудтай хойч хийдэг. Тэр нь хамгийн алдартай гэж байна. Ер нь тэр Жамайкууд ерөнхийдөө нэг тийм байгальтайгаа дэлхийтэйгээ ч юм уу тийм адилхан тийм хурц дайчин шийдэг юм шиг санагдаж байна. Одоо гой кофе авлаа. Монголд очиж найсаргаад айлнаа. Жамайкд ирээд нэг Bob Marley-гийн стилтэй малгай байна. Одоо үсэн ингээд яатсан. Тэгээ би одоо яг ямар харагдаж байгааг мэдэхгүй байна. Дэлгэрийн нэгтэй намайг хашгируулаад байна. Чи яста гоё байна гэдэг. Ямар ч байсан үзье. Таалаа байна. Анха ямар вэ? Хоёр. Тэр харж нэр зогч гин үү? Зогч гин. За. Яа, өстө гой зогсон шүү дээ. Барин нотгийн энтэй болчихсон шүү дээ. I love Bob Marley, Jamaica. Энэ бол тамар. За энэ хараа нөгөө жинхэнэ коконут самрын одоо юу шүүс гэх үү жуус те? Тийм байх. Янз. Яг л нэг гоё. Халуун өдөрч байгаа гэлхүү те. Тэгээ энэ Хөөх гоё юу те. Хүүтэн жуус уугаад шүүс уугаад тасархаа. Энэ бол ийм халуун өдөр би энд ингээд уухад сороход хачин гайхамшигтай гоё. Нэг гоё сэрүүцүүлээд. Янз гоё юм. Тамдаг. Энэ хүн дээ нөө. Одоо ингээд бид нар ингээд хөлгөн хоцрогоо буцлаа. Тэгээ дараа ирнэ хэзээ нэгэн цагт одоо Жамайкд бас аялах баха. Нийслэл Kingston ч юм уу гэ сайхан аялна. Энэ круизes хурд Mongolia далайн аяллын клуб. Далайн аялалд зөвхөн мөнгөтэй баян чэнэлэг саятнууд явдаг гэсэн ойлголт бол үгүй болжээ. Тэгээ круиз гэдэг асар том хөлгөө онгоцсон дээр долгио ах битээр та бүхэн аяллахаа бодит одоо сайхан сонин хачныг та бүхэнтэйгээ хуваалцах болно. Ингээ хамтдаа сайхан далаагаар аялье. Incruises хурд гүдүв та бүхнийг далайн аялалтай урьж байна. Та манай аяллын төвийн зөвлөмжийн дагуу Incruises Club-ийн гишүүн болсноор гэр бүлийн хамт бүх төрлийн цогц үйлчилгээг авна. Бидний хаяг нисдэг машины хажуу премиум policy 506 тод Incruises хурд далайн аяллын клуб. Бид нар бол ерөнхийдөө дундаас арай жоохон дээшээ том онгоцоор явж байна. Тэгээ манай монголчууд бол өнөөдөр сайхан болцоо байна. Бид хэд Карибын тэнгисийн сав газрыг сонгосон. За энэ шиг 5,000 чиглэлийн одоо юу байгаа сонголт байгаа. Сонголтууд байж байгаа. Тэгээ манай хурд клубын мөнх баясгалан захирал маань бидэнд нэр үнэхээр гоё аяллыг зохион байгуулсан байна шүү дээ. Хурд клубийнхан маань маш сайхан байна. Тэгээ хүн гэдэг чинь нөгөө нэр дээрээ үзчихэж л яадаг юм байна тий.
Манайхан ийм далайн өвчин гэсэн сонин яриа маш их байдаг. Ямар ч далайн өвчний одоо сурах чимээ алгаа. Ямар ч тийм зовөр алга. Жижиг онгоцондоо дайвалцаад идэг. Энэ дээр яг дайвалцах юм бас үйл ялэг байна. Гэтэ бол ямар ч асуудал үнэхээр гоё. Сайхан гэрүүлээрээ ирүүл их зүгээр. Өөр хүүхдүүд эсвэл анги хамт олноор ирж бас болмоор санагдсан тийм ээ. 25 давхар ер нь явдаг байшин, хөвдөг байшин дотор одоо бид нар явж штэ. За яг одоо бид нар Мексикосын Козумел арлын хажууханд одоо ирчихсэн. Одоо өглөөнийхөө цайгаа уучаад Козумел арал руу одоо буугаад тэгээ оройны 7 цагаас хөдлөөд цаашаага одоо буцаад одоо Майами руугаа буцаж байгаа. Ерөнхийдөө буцах зам руугаа орж байгаа. Одоо энэ Мексикийн Козумелыг үзчихэд. Тийм. Тэгээ одоо энэ сайхан хөлгөөсөө энэ далайн гүнжээс нэг өдрийн дараа ингээд баяртай гэдэг хагцхан байж. Баяртай гүнжмэн гэдэг. Одоо энэ сайхан явдаг байшин дээр аялж байгаадаа одоо сэтгэл маш их сайхан хангалуун байна. Үнэн гоё байна. Тийм ээ за. Энэ клубтэй гишүүнчлэрээ хурамтлаа маш сайн үүсгээд аялгал хэрэгтэй юм байна шүү. Би бодтойгоор нүдэрээ хараад итгэж ядаж байна. Үнэхээр сайхан байна. Сэтгэл бол маш хөдөлж байна. Далайн хөлөг онгоцны хурд клуб нэг дээрээ найзуудаа та нарыг уриалж байна. Энэ сайхан хөлөг онгоцоор аялаарэ. Bienvenido, México, amigos. Arriba, abajo. Okay. Mega, sin Бас гоё Мексик тост хэлийг нэ. Өнөөгний үг хэлье гэж. We say arriba. Arriba. Bajo. Centro. Centro. Dentro. Salud. Salud. Excuse me, sir. Yeah. What does toast mean? English. Place of the place of the tequila. We say arriba, up, bajo, down, center. Okay. Бүх зүг рүүгээ тулгаал, тий? Окей. Salud. Тийм байна. Тогтооё. Toy. Төлөө. Төлөө. Forward it doesn't matter, just for. Four. Okay. English is for. Okay. Next one. This is the Cuchi Cuchi tequila. Mexican Viagra. For you? Энэ хүн хөрхэн шогдоод хэлнэ. Энийг бол одоо Мексикийн одоо Viagra гэж ингэж хөрхэн шоглож байна. Энийг бол одоо хэрэглэсэн байхад оройдоо 3. За ерөнхийдөө бол одоо ер нь шинжэнгөө гинэ all night гэдэг ингээ энийгээд байна. Тэр сайхан амсаад үзчихье. Бас чанга гэдэм аа. Тэгээ манай нэвтрүүлгийг үзэж байгаа нөхдөөс ойлгох баг. Бид нар энэ согтуур болох хундаг сурталчилж байгаа биш. Яа харахгүй нөгөө Мексикээр ингээд аялаад явхаар энэ нутгийнхны нөгөө эдэн хондооны соёлын хамгийн гол зүйл нь одоо текила байдаг. Ерөнхийдөө Мексикчүүдийн амьдралынхаа нөртгийг судлаад ингээд сонирхоод авсан чинь тэр нэг цагийн $1, өдөрт одоо 8 цаг ажиллаа гэхэд $8, сарын бол нэг $200, $200-аас $300 цалинтай гэдэг маань бидэнтэй амьдрал төстэй. А бид нар өнөөдөр бас нэлээд сайхан найраатай ярьж байгаад энэ машиныг ингээд $110-оор ингээд 3 цагийн хугацаанд авсан гэдэг маань бас нэлээд хангалттай мөнгөний төлсөн гэсэн үг юм байна. А ерөнхийдөө ярьж болж нөгөө хятадуудаас нэг үнэ асуухаар нэг яг тал дундуур нь чавчаад ярьдагтай адилхан анх ингээд дагуурхад бол $250, $300 өдөр гал бидний нэг Америкууд мөнгөтэй одоо хятадууд гэж боддог ч юм уу. Бид нар болохоор одоо мөдөр мөнгө муутай байгаа гэдээ ярихад бол сайхан яриа ойлгодог ийм гоё хүмүүс байна. Look, if you pay attention, the bottle say 100% blue agave. Blue agave. It is Okay. organic,
Blanco certificate. How much this? This is 70. Ер нь ингэж байна. Хөх агуурагийн болох процент нь багасах тусмаа үнэн хямдах нь ер нь $18, $20 хамгийн хямдаг одоо нэг шилийг бол авдаг. Манайх бол ер нь хамгийн сайн гэж одоо хэлж байна. За хэдүүл ямар ч байсан амсаад үзье. Төлөө. Эмэгтэйчүүдэд зориулсан одоо текилата одоо жимстэй текиланууд бас алдартай юм байна. Энэ болохоор одоо мангато текила гэдэг. Ер нь биднэрт бол бас их аятайхан амттай санагдаж шүү. Which brute? Coffee tequila. Coffee tequila, okay? За кофе tequila байна. Жохон ансаар хагаад нөгөө тасаад хөлгөн онгоцондоо оруулахгүй хаягдах үедээ. Кофе ямар гоё амттай бэ? Цул кофе амтагдчих шүү дээ, тий? Ман кофе, 100% кофе. Манай инкрус хурд клуб мантхваа гэх. Далаа иргэн их хөгжилтэй газар ороод ирсэн шүү. Бид хоёрын сууж байгаа санал байна штэ. Том бөхстэй одоо хүний суудаг санал гинэ. Big ass chair гэдэг. Тэгээд Мексикчууд одоо хэр том бөхстэй байдгийг бид хоёр суугаад үзсэн чинь нэг том бөхсний зайн дээр ингээд бид хоёр суудсан. Ер нь харахад том байгаа. Тэгээд дээрэс нь гой бөхсний суудал, галзуу бөхсний суудал, гуайлаг бөхсний суудал гэдэг янз янзын ийм суудал байна. Яг одоо яг тэр нь бөхснийхээ хэмжээгээр ингээд бодоод үзсэн чинь жижиг бөхсөндөө орох юм байна шүү дээ. Одоо нэг хүний юун дээр хоёр хүн сууж байгаа ш. Мексикийн далайн иргэн харсан чинь нөгөө Шавшенкийн шоронгоос оргосон гэх нэг кино байдаг шүү дээ. Тэр нөгөө Мексикийн далайн ирэг дээр ирээд амьдралыг бүх муухай зүйлийг мартаад шинээр ихэлдэг. Яг энэ далайн иргэн харсан чинь тэгээ санагдаж байна. Энэ талд болохоор коконутын ширэнг байдаг. Бидний уудаг самрны шүүс урагтай самрын энэ талд байна. За даажаха хоёулаа ер нь бас ито хүмүүс жоохон муухай хараад байна. Ягаад тэгэхээр бид хоёр том бөхсний суудал дээр хоёр жижиг бөхс суудсан одоо бойл гэдэг ах шиг байна. Тэгээ манай энэ суудал чинь биш үү том гойдаг сайхан бөхсний суудал юм чинь манай зургийн дарга гант тулгымаа суудал байсан байж тээ. Танд ер нь таарж байна уу? За ер нь бол энэ над бол арай томдож байна. Гэхдээ бас хажуудаа зүнхээ авчиж байна гэхэд. Тэгэхээр яг таны суудал байна шүү дээ, тийм байна. Гэхдээ бас тийшээгээ бас олон суудлууд байна. За. Тэнд царайлаг бөхсний суудлаг гэж байна. Би тэндээс ирлээ. За тэндээс хөөгдчихүү. Яач юу? Яаж ирээ? Тийш. Таны хүрээ. Тэр газараас суух ордод хөөгдөд ирсэн байсан. Суугаад их тийм таалаа өнчтэй тийм сайхан. Хүүнд нь тааруулсан байд юм байна. Тийм байна. За та хоёр бол өстой яг таарж байгаа юм байна шүү дээ. Хам боксны суудлаар та хоёр яг таарч байна. Хам боксны дайтай бидний бокс. Төрөл бүрийн одоо хүнийг сонирхол татахаар янз бүрийн урай лоозон бичсэн ийм баард орлоо. Шар аригны талаар ихэд одоо зүгээр өглөөнийхөө цайнд хэрэгэлдэг эсвэл шар ариг бол таны хэрэгэлдэг бензинээс ч ямдхан байжтэй ч гэдэг юм уу зүгээр ингээд нэг энгийн юунуудыг харж байна л та. Гэтэл дотор нь бас ахаад нэг сони юм ажиглаа энэ сарвчныхаа энэ иргэнийг дагуулад одоо нэг наран шарлагын газар өмсдөг одоо дотор хувцс гэдэг юм хэрэгтэй. Тийм хувцсуудаа ингээд битүү өлөгцсөн байдаг юм байна. Энэ нь болохоор Монгол хүний хувьд бол одоо нэг сүлжгээр гэж ярьдаг шиг ер нь бол эвгүй санагдаж байгаа ч гэсэн ер нь бол нэг ёс мэдэхгүй өөр алдахгүй эндхийн ёс ажилт бол энэ нь бол химийн үзэгдэл тийм ээ. Одоо өөрчлөлтөд татах гэсэн тийм нэг арай нэг өөр өнцгөөс харуулах гэсэн оролдог нэг харж ял да нэг. Хоёрдугаар сувгийн яриа гэж ярьдаг штэ. Одоо сексиг усаагаар мэт хэрэглэдэг ч юм уу том бокс, жижиг бокс, гоё бокс гэж муухай бокс гэж тавьсан. Тэгээ энд дээр штэ. Нэг V4 гэж өрөө байна. Хоёулаа тийшээ нэг орж үзэх үү? Баарны VIP өрөөнд ороод ирсэн. Тэгсэн энд сонин санагдаж байна.
Нөгөө энд болохоор нөгөө ямхнаар юм хийнэ гэж бас байна тий. Нэг их актер мөнгө зараагүй зөвөр модон сарааж босгоод дотор нь янз янзын юм бичээл, ураа бичээл, дотор нь гоё ингээ рок хөгжим, янз янзын хөгжим тавиад. Яг гоо бидний хувьд бол бас үзээд явж байгаад сонирн байна. Би нэг хөрхийн фан юм биш үү? Яаха. За, юу авчи. Нэвтрүүлэгт ороод хэрэггүй. За. Мексик дээрээ Козумалаар ингээд хотоор аяллаа. Үнэхээр бас сонирхолтой сайхан баялаг түүхтэй болсон. Бид нар одоо Мексик үндэсний бас гол үндсэн хоолуудыг идэхээ сууж. Тэгээ Мексикийн хоолыг ямар утга түүхтэй бэ гэдэг ингээд үзсэн чинь ер нь эртний одоо Майя Ацтекуудын үндэсний хоол дээр одоо Испани эзлэгчид далайн дээрэмчид одоо орж ирээд ерөнхийдөө энэ хавийн бүс нутгийг эзлэх Испанчуудын орж ирсэн хоолны сайд нэмэгдээд ингээд ер нь үндсэндээ ийм хоолтой гэж хэлж болно. Тэгээ хүн төрөлхтөн Америк ТV-г нээснээс хойш маш олон хүнсний гайхамшигт одоо тийм тогооч нарын жар өөрчлөгдсөн гэж одоо ярьдаг. За жишээлбэл төмөс, чинжүү, одоо помидор, эрдэнэ шиш ер нь хүнсний бүтээгдэхүүний хувьд бол маш олон хувьсгал гарсан юм байлээ. За сүүлд нь нөгөө монголчуудыг халгаатай нэг хатан байдаг шүү дээ. Екатерина гэдэг Монголын түүхэнд хамгийн хараар бичигдэхээр Монголын газар нутгаас сулгаалж авсан байгаль нуур одоо чид орчмын хамаг газар нутгийг алдсан. Тэр Екатерина хатан төмсийг анх Орос оронд бас түгээжтэй ирүүлж исэн. За ийм хоолны түүхүүд байдаг байна. Тэгээд энэ бол мэдээж буррито, тако, за энэ одоо enchilada гэдэг одоо Мексикийн алдартай хоолууд байж байгаа. Хэдүүлээ Мексик хоолыг идэж үзэхээс өмнө хамгийн алдартай зүйлийг ярих гээд байна. Энэ бол одоо табаско гэдэг одоо Мексикчүүдийн одоо тогооч нар хамгийн гол амттай. Маш халуун ногоотой. Хамгийн гол зүйл нь цагаан царсан торхонд 5 жил дардаг. Маш сайн чанарын одоо ийм давс. Ерөөсөө ийм нэг хэдхэн найрлаганд одоо энэ зоршиж байгаа. Тухайн үедээ нэг юм жижиг шил нь $17 гэдэг чинь одоо маш үнэтэй байсан. Сүүлд нь ингэсэн байгаа. 1688 онд табаско дэлхийд даяар нээд гараад дөөр зохиосон байгаа. Тэгээ энэ дөөр дээр болохоор Туркийн эзэнт улсын одоо хаан хамгийн амттай зүйлийг аваачиж өгөх гэж гард. Тэгээд энэ цаашаага Европ руу, Турк руу тараад одоо бол дэлхийн одоо бүх оронд табаско хэрэглэдэг. Тако болохоор ингээд гурлаа одоо нэг буусны гурил шиг ингээд сайхан нэмхэн элдээд ингээд дахианы мах сайхан шараад лаймныхаа шүүстэйг ингээд холиод иддэг. Ер нь Мексикчүүдийн хоол, текила, янз янзын хоолуудыг лаймгүйгээр төсөөлөх аргагүй. Гоё юм аа. Enchilada гэдэг нэг тийм хоол байна. Би одоо нөгөө Мексикийг мэдэхгүй болохоор тэгээ манайхаа уучлал үзтээ. Энэ бас их алдартай хоол юм байлээ. Мексикчүүдийн. Ер нь өөх тос багтай, мөртөө маш их тийм одоо нүнжигтэй гэх юм одоо нэг юм идсэн болохоо тийм хоол байна. За бурритог бол манай монголчуудаа сайн мэднэ штэ. Одоо зөвхөн тоглож ярихад бурритоны гурил хамгийн хурдан болдог гэдэг. За манай монголчууд болохоор гурилыг ингээ нарийнхан ягаад за баг сугныхаа засаар хавчуулаад ингээ авахд баг болдог гэж тоглож ярьдаг. Бурритоны гурил бол их гоё нэг нэмхэн. Манай Монголын нөгөө залхуу бууз. Залхуу бууз. Залхуугийн бууз гэдэг. Ерөөсөө яг бууч шиг юм байна. Амт нь бол үнэхээр гоё юм байна. Энэ халуун оронд чинь бас нөгөө юм хоолыг хамархан мууддаг. Амархан бактери үрждэг. Лайм хийж идэхээр бас нэг тэр бактери хотоод гидснийх нь асуудлыг бас шийдэж өгөх юм болоо. За манай Мексикчүүдийн хамгийн дуртай хоолны дараа одоо уудаг, татдаг зүйл юу вэ гэхээр шүү дээ. Текила. За тэгэхээр надад уух аргачлалыг хэлсэн. Эхлээд уучаад биш. Эхлээд энэ давс лайм хоёроо эхлээд амсаад энэ амт нь ингэж яхад араас нь уухаад тэр айхтар амт нь амтагддггүй. Гэхдээ хоол шингээд маш сайн нөлөөтэй гэж ярьж байна. Ваа, стакашум бай. Ганаа татчаа. Ам дайрагнаад ийм гашуу амт байдаг. Тэр гашуу амт нь ерөөсөй байхгүй. Цэвэр лайм амтдаад, давс амтдаад ордог юм байна. Ер нь надад бол одоо үзэгчтэй хэлэхэд телевизийн эфирээр ингээд айраг дарс сурч байгаадаг биш. Ер нь энэ айраг дарсны зүйл дээр манайхан ийм жоохон соёлтой боловсон одоо тохируулж хэрэглэх хэрэгтэй гэж бас манайхан ярьдаг. Би яг энэ айраг дарсан дээр нэг 5 ширхэг хеускийг бас яриад өгчөө уучлаарай. Хамгийн түрүүнд байна штэ. Хинтээ одоо энийг хүртэх вэ гэдэг. Хоёр дахь нь хаана хүртэх вэ гэдэг хамгийн чухал байдаг. Гурав дахь нь хизээ хүртэх вэ гэдэг асуудал. За дөрөв дахь нь хэмжээ их чухал байдаг юм байна. Тав дахь нь хойлч хэрэглэх. Бас дахиад гэхээ. Ер нь архийг бол аль болохоор ийм хатуу ундаг хоолны даруулгын маягаар энэ зөөлхөн бага хэмжээгээр хүртчихвэл нэвтрүүлгийн үзэж байгаа үзэгчид намайг ойлгоно үстэй. Бид нар мэдээж нутгийнх нь хоолыг идсэн янз бүрийн ус хоол идж байгаа учраас
бидний ингээд хямарчдаг учраас аргагүй ирэх Мексикчүүдийн үндсний хоолыг ингээд бас амсаж үзэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий спонсор энэ Cruise Sport Club бас ажиллаж байгаа. За мөн манай нэвтрүүлгийн бас ивэд идэвчээр ажиллаж байгаа компани гэхээр ертөнцийн одоо хязгаар маш олон газруудыг үзэгч та бүхэндээ өгөрдөг, та бүхнийгээ аялуулдаг. Ингээ юу тревлийн захирал одвол цэцэг дүүдээ бас ингээд алс холын Мексикээс ингээ мэдчилж байна. За баярлалаа та бүхэндээ. In cruises хүрд Mongolia, Далайн аяллын клуб. Далайн аялалд зөвхөн мөнгөтэй баян чэнэлэг саятнууд явдаг гэсэн ойлголт бол үгүй болжээ. Тэгээ cruise гэд асар том хөлөг онгоцсон дээр долгио ах битээр та бүхэн аяллахаа бодит одоо сайхан сонин хачныг та бүхэнтэйгээ хуваалцах болно. Ингээ хамтдаа сайхан далаагаар аялъя. Incruises хурд гүдүв та бүхнийг далайн аялалтай урьж байна. Та манай аяллын төвийн зөвлөмжийн дагуу энэ Cruises Club-ийн гишүүн болсноор гэр бүлийн хамт бүх төрлийн цогц үйлчилгээг авна. Бидний хаяг нисдэг машины хажуу премиум policy 506 тод энэ Cruises хурд далайн аяллын клуб. Hi guys. How are you? Энэ дэлгэц ямар учиртай юм бэ гэхээр энэ мэдээлэл хаана явж ийн энэ дэлгэцсэн дээр одоо бидний жишээлбэл царай зүс хаяа ингээ гараад ирэх юм. Одоо ган улзыг гэл нэр зүүцсэн ингээл наашаа ороод ирэх жишээний. Тэн дээр ингээ дарчхаар эндээсээ шууд одоо бүүкинг захиалга хийчих болчихж байгаа юм байлээ. Одоо далайн аяллаа нэг юм яст мэлхийн үзий ч юм уу, эсвэл загас барий гэдэг ч юм уу, тиймэрхүү аяллаа зүйлүүдийг ингээ санал болгочдөг. Тэгээ хамаагүй ингээ захиалга хийчихээр гинт захиалга ороод ирдэг. Гэхдээ бид нар захиалга орцсон мөртлөө тэр захиалга дээрээ яваагүй байсан ч хамаахгүй. Та нар өөрсдөө захиалга өгсөн учраас ингээд тооцогдоод явцдаг бас тийм юм байна. Бүх зүйлийг энэ дэлгэснээс мэдээлэл авч олж байна. 8 шин 7 өдрийн аялал ингээ хийгээд дуусч байна. Одоо маргааш өглөө бид нар Майами дээр очиод ингээд бидний аялал үндсэндээ дуусгаж байна. Гэхдээ крүүз онгоцоор аялж байгаа аялагчдаа зориулаад бас хэд хэдэн зөвлөгөө өгмөр байна. Олон төрлийн ресторан, хоолны газрууд ингээд ажилладаг учраас хүн бол энд маш их аппетит, хоолны дуршил өндөртэй болдог. 1 паунд буюу одоо 455 граммаар жин нэмдэг гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө оройн хоолоо ер нь идэхгүй байсан зүгээр юм байна. Энийг сайн бодох хэрэгтэй. Энд бол торгуул маш өндөр шүү. Болохгүй газар тамхи татаад ингээд $50-аас торгуулаад эхэлдэг учраас энэ дээр бас бодгоомжлох хэрэгтэй юм байна. Одоо онгоцноосоо буугаад одоо Мексик, Гватемала ч юм уу одоо юу гэдгийг Жамайк гэдэг янз янзын улсуудаар ингээд аялал явхад онгоцноос гаргасан пакэж буюу одоо баг зүүн байж байгаа. Баг зүүн дотроос авсан үйлчлэгийг нь аваад явсан бод их тун дажгүй. Аялын дайргийн одоо хувьд битээр мөрөөдөл биелэгдэж байна. Одоо мөрөөдөл бол биелэгддэг байна гэдгийг л битээр бас энэ палубанд зохироод мэдж байна. Тэгээ энэ аяллыг маань зохион байгуулж өгсөн энэ Cruises Club хурд клубын мөнх баясгаланд баярлалаа гэдгийг хэлмээр байна. Маш сайхан аяллыг зохиож өглөө. Олон сайхан зүйлийг үзсэн, юм үзэж нүд тайллаа. Тэгээд манай клубд бас та бүхэн дээрээ тэгээ хамтдаа сайхан дэлхийгээр тойроод ингээ сайхан аяльяа гэж одоо уриалж байна. Крүүз үнэхээр гоё байлаа. Одоо бид нар ингээд их газар руугаа гарах гэж байна. Сэтгэл үнэхээр сайхан байна. Ерөнхийдөө ингээд ирсэн улсууд бүгдээрээ сайхан ингээд зүгээр нэг олон улсын нэг тийм хэлгээрээр гарч байгаа юм шиг. Ер нь гарахад бол нэг сүртэй байхгүй. Тэгээ энийгээ сайхан дурсгалаад хүч хүлээж аваад ингээд одоо бид нар аялал маань дуусч байна да. Энэ Cruises хурд Mongolia, далайн аяллын клуб. Далайн аялалд зөвхөн мөнгөтэй баян
чэнэлэг сайтнууд явдаг гэсэн ойлголт бол үгүй болжээ. Тэгээ круиз гэдэг асар том хөлрөг онгоцсон дээр долиах битээр та бүхэн аяллахаа бодит одоо сайхан сонин хачныг та бүхэнтэйгээ хуваалцах болно. Ингээ хамтдаа сайхан далаагаар аялье. Энэ cruise хурд клуб та бүхнийг далайн аялалтай урьж байна. Та манай аяллын төвийн зөвлөмжийн дагуу энэ Cruises Club-ийн гишүүн болсноор гэр бүлийн хамт бүх төрлийн цогц үйлчилгээг авна. Бидний хаяг нисдэг машины хажуу премиум policy 506 тод энэ Cruises хурд далайн аяллын клуб. Хүн бүрийн амьдралд санаан дурамгүй гайхамшигтай өөрчлөлт ирдэг. Энэ бол аялла самс хандрлын баяр баясгалын. Түүнийг та зөвхөн мэдээд амсаад өнгөрөх биш, харин үргэлжлүүлж анхны алх маань зоригтойгоор хийх нь чухал. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Аяллын тойрог энэ бол таны нэвтрүүлэг.